Дэлхийн 160 гаруй оронд бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага байдаг. Манай Монголын хэрэглэгчийн удирдлага ахтай маань 2012 онд энэ дэлхийн байгууллагын гишүүн ахтаймаар бол элсэн төвхтэй. Монголын хэрэглэгчийн удирдлага ахтай маань гол чиг үүрэг зорилго бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах, мөн дээрээс нь хэрэглэгчийг соён гэрүүлэх. Соён гэрүүлэх гэдэг маань хэрэглэгч өөрийнхөө эрхийг хамгаалахын тулд байнгын тасралтгүй суралцаж, мэдлэг боловсроо дээшлүүлж байх ёстой. За би энэ хэрэглэгчийн удирдлагын академи бизнесийн удирдлагын ангийн сонгон суралцж байгаа. Тэгээд хүн болгон заавал удирдагч байх албагүй ч гэсэн ямарваа нэгэн байдлаар өөрийгөө хөгжиж боловсруулж сурч мэдж мэдхгүй юмаа бас энэ хичээлүүдээс ойлгож байгаа нь бол надад их таалагдж байгаа. За би өөрөө түүх судлаач мэргэжилтэй хүн. Түүхийн шинжилгээ ухаан гэдэг бол аливаа нэгэн шинжилгээ ухааны уулзуур шинжилгээ ухаан байдаг. Тийм ч учраас би тус академид удирдагч болохын тулд суралцж байна. Манай академийн хамгийн том давуу тал бол салбартаа тэргүүлэгч эрдэмтэн доктор багш нараар бага бүрдүүлсэн. Мөн дээрээс нь практик давмгаалсан сургалтын хөтөлбөртэй. Тус академийн төрийн захиргааны удирдлагын ангийг сонгон суралж байгаа баяртай байна. Манай академи сургалт явуулахаас гадна төсөл бичнэ. За мөн дээрээс нь судалгаа хийнэ. Тэгэхээр та бүхнийгээ 5 сарын 6-нд эхлэх бизнесийн удирдлага болон төрийн захиргааны удирдлагаар мэргэших удирдагч болох тэр сургалтандаа урьж байна. Ямар ч ажил мэргэжилтэй хүн Монголын хэрэглэгчийн удирдлагын академи аль ч ангийг сонгон суралцах боломжтой байна. Би ч гэсэн бүртгүүлэхээр ирчээд байна.